Уулуурхаан биржийн арилжааны журамд олон өөрчлөлт оруулсан маа. За тэгээд магадгүй энэ бас одоо та бүхний үйл ажиллагааны одоо идэвхийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлт байгаа юм байна. Тэгэхээр яг одоо арилжаанд өөрчлөлт оруулснаас хойш ямар өөрчлөлт гарав? Яг хоо бид нар бол нөгөө уулуурхаан бирж дээр яг ямар асуудлууд тулгараад байгаа бүгднийг жигсаагаад тэгээд нэг 4 үе шатаар энэ шинжилгээний ажлуудаа 2 сарын 24-өөс бол эхэлсэн. Тэгээ 2 сарын 24-нд бид нэр эдийн засгийн яам, сангийн яам, гайл, татвар тэгээд уулуурхаан яам бүгднийг дуудаж агаад за ийм өөрчлөлтүүдийг бид нэр хийх гэж байна. Та бүхэн саналаа хэлээч гэж саналын аваад 3 сарын 18-ны өдөр тузаараа бид нэр бүх журмуудаа авсан санал дээр үндэслээд журмууд дээр бол өөрчлөлт оруулсан. За энэ өөрчлөлтийг маань санхүүгийн зохицуулахаар бол тухайн өдөрт нь бол шууд баталгаажуулаад бид нарт бол өгсөн баг. Тэгээд 3 сарын ихээр бид нэр бүх 440 эдийн худалдаа өгч рүүгээ бичиг явуулаад за би ямар ч байсан журмууд дээр бид нэр ингээд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ийм өөрчлөлт оруулвал та бүхэн маань бэлтгэлтэй байгаарай. Та бүхэн бас 3 сарын 27-нд манай Blue-Sky дээр зохион байгуулагдах энэ арга хэмжээнд ирээрээ гэд урилгын нь бол явуулсан байсан. 3 сарын 27-нд бид нар яг ямар өөрчлөлтүүд оров гэдгийг маш сайн танилцуулсан. Тэгээд энэний үндсэн дээр одоо 4 сарын арилжаа бол эхний 3 сартаагаа харьцуулахад бол харьцуулшгүй өөр болсон. За эхний 3 сарын хийгдсэн нүүрсний арилжааг жишээлбэл бид нар 4 сарын эхний 2-7 хоногт бол хийчихэд байгаа. За тэгээд энэ 7 хоногт бас хэрвээ сайн арилжаа хийж чадвал эхний 3 сарын арилжаага бид нар одоо даблдах тий 2 дахин илүү арилжааг бол энэ 4 сартаа бол бид нэр хийж чадна гэсэн тийм итгэл үнэмшилтэйгээр бол ажиллаж байна. Тэгээд энэ нөгөө эргээд харахад бол эрсдлийг хэн үүрэх вэ? Ямар нөхцөл байдалд яаж ажиллаж байна гэдгээ үнэхээр зөв сайн тохируулж ажиллаж чадах юм бол энэ бол өөрчлөгдөх гэдгийг бол бид нэр бол энэ 4 сард бол харуулж ажиллаж чадна гэдэгт бол итгэлтэй. Топ 100 аж ахуйн нэгжийн одоо Монгол өргөнгийн бирж дээр арилжаалагдах тэр боломжийн илүү одоо хөнгөлөлтэй зөөлрүүлсэн уян хатан болгосон байж байгаа. Тэгээ санхүүгийн зохицуулахаар оны шийдвэр бол дөнгөж одоо бас өнгөрсөн 7 хоногийн сүүлээр бол гарсан маа. Тэгэхээр та бүхэн дээр яг ямар хүлээлттэй топ 100 аж ахуйн нэгж нь өөрөө одоо шинээр хөрөнгөний зах зээл дээр гарах ч юм уу юм тохиол ямар эрсдлүүд байгаад исэн. За тэгээд тэрийг одоо энэ шинэ журмаар хэр сайн зохицуулж чадсан юм. Яг хөө эрсдэл гэвэл ер нь бүх аж ахуйн нэгжид бол байгаа. Тэгээд топ 100 аж ахуйн нэг гэж хуваадаг нь бол топ 100 бол аль хэдийн Монголын зах зээл дээр бол танигдсан. Нөгөө талаас бас тодорхой хугацаанд бол энэ зах зээл Монголын зах зээл дээр бизнесийн зах зээл дээр ажиллаж байгаа учраас эрсдлүүдэд үүрээд ямар нэг одоо сүүлийн 20 жилийн хугацаанд бол давлгаанд бол сайнтай муутай бол гараад ирсэн учраас нөгөө эргээд хөрөнгөний зах зээл дээр гарах тэр одоо дамжуулгын нь бол тодорхой хэмжээгээр бол хөнгөлөё гэдэг ийм л санаа. Ягаад энийг ингээ ялгаад байна гэхээр энэ бол топ 100 гэдэг бол одоо стартап бол биш. Стартап бол одоо 7 жилийн хугацаанд ингээд стартапыг харахад бол бизнес нь ямар нэг байдлаар ингээд уруудах, эргээд сайжрах ийм магадлалууд бол топ 100-тай харьцуулахад харьцангуй өндөр байдаг. Тийм учраас топ 100-аас салгаад за топ 100-д бол эрсдэл хамаагүй бага юм байна. Тийм учраас ямар нэг байдлаар энэ хөрөнгөний зах зээл дээр гарах энэ дамжлагыг нь бол бууруулъя. Яг тэгэхээр эрсдлийн хувьд бол наад бол чинь нэгэнт одоо сүүлийн 20 жил Монголын зах зээл дээр ажилласан учраас эрсдэл бол хамаагүй бага байна. Ийм учраас энэ дамжлагын тоог нь бол бууруулъя, харьцангуй давуу тал өгье гэдэг л ийм л санаа бол агуулж байгаа. Тийм ч учраас энэ 7 хоногийн дөрөвдөд бол бонд гэдэг форум зохион байгуулад хамтдаа зохион байгуулад энэ бонд гэдэг форумаар бол топ 100-тай холбоотой энэ дамжлагуудыг бол хөрөнгөний биржийн санхүүгийн зохицуулахаар яахын арилжаа хэрэгчдийн холбоо яг ямар зүйл хийх юм гэдэг дээр бол хамтдаа бол нэг санамж чигт бол гарын үсэг зурхаар бол уран тал бол ажиллаж байна.
Тэгэхээр тахаалттай хүрээнд одоо бонд гаргах ч гэдэм үү те. За ямар нэгэн байдлаар шинээр одоо хөрөнгөний зах зээлээс их усүр татан төвлөрүүлэхэд ерөнхийдөө одоо хялбарчилсан байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн энэ дээр яг хөө мэдээж топ 100-гээ сая хэлж байгаа эрсдлүүд дээр илүү шалгуур үзүүлэлтэнд харьцангуй зөөлрч ин гэхдээ одоо үнцаасны компаниудаас ч гэдэм үү тавигддаг тэр шалгуур үзүүлэлтүүд бол хിവэрэ гэж ойлгож байна. Санхүүгийн зохицуулах хороо бол тодорхой хэмжээгээр бол тэрийг нь бууруулж байгаа. Хөрөнгөний бирж ч гэсэн одоо энэ самнам жижигхэн хүрээнд бол бид нар бас ажиллаж байна. Тэгээд нөгөө хаалттай хүрээнд бонд гаргах энэ боломжуудыг энэ хөрөнгөний зах зээл дээр илүү уян хатан нөхцөлтөөр боломжуудыг нээж өгнө л гэсэн үг. Одоо бас энэ одоо бонд гэдэг энэ арга хэмжээнд дээр шинээр энэ хөрөнгөний зах зээл дээр одоо байгаа liquidity буюу одоо тэр мөнгө урсгал за одоо нэмэлтээр татаж болох хөрөнгүүдийг илүү ярих байх гэсэн юм хүлээлттэй. Та бүхэн хаана одоо илүү мөнгө урсгал төвлөрч ийн одоо ашиглагдаагүй өөр боломж хаана байна гэж харж байна. Хамгийн том одоо сүүлийн 2 сард гарч ирсэн хамгийн том боломж бол ерөөсөө энэ 1072 хувьцааны ногдол ашиг штэ. 1072 одоо өнгөрсөн 7 хоногийн 4 дахь 5 дахьад ингээд харахад бол 272 орчим тэрбум төгрөг бол одоо нийт иргэдэд бол тараагдлаа. За өмнө нь бол 300 гаруй тэрбум төгрөг бол цагаан сарын өмнө бол тараагдсан. Начлаа. Нийлээд ойролцоогоор хагас их 80 төгрөгтэй. 500 гаруй тэрбум төгрөг гэсэн үг шүү дээ. За энэс бид нар яг хэд орчмыг нь хөрөнгөний зах зээл рүү татаж чадах вэ? Тэрнээс хамаарат манай энэ бас хөрөнгөний зах зээл дээр байгаа энэ боломжууд бас нэмэгдэнэ гэсэн үг. Тэгээ нөгөө талаас энэ бол нэг тийм итгэл найдваргүй зүйл рүү бол хөрөнгө оруулалт хийж байгаа зүйл огтос биш. Бид нар одоо Монголынхон топ аж ахуй нэгжүүд байна. Монголынхон сүүлийн 20 жил дөрөв ярьсан те. Манай хөрөнгөний бирж дээр сүүлийн 20 жил бүртгэлтэй компаниуд байна. За сүүлийн 2 жил бүртгэгдэж гарч ирсэн хүн болгоны дагаар утсан дээр ингээд байж байгаа 5 одоо танигдсан банкуд байна. Ингээл энэ компаниуд бол хязгаарч алга болохгүй. Тэгэхээр ийм зүйл рүү бас хөрөнгө оруулалт хийгээд энэ компаниудаа дэмжих юм бол бид нар хэрэглээг дэмжих биш, хөрөнгө оруулалтыг дэмжиж чадах юм бол энэ зах зээл хөгжихөөс гадна манай Монголын эдийн засаг өөрөө илүү хурдтай тэлнэ гэж харсан учраас хөрөнгөний биржийн зүгээс сая энэ ногдол ашиг тарахтай холбогдуулаад бид нэр 1072-ийн ногдол ашигаар хөрөнгөний зах зээл дээр хөрөнгө оруулалт хийж үржүүлцгээ хэмээх аяныг бол зохион байгуулсан. За тэгээд ингээд арилжаа хэлэгчдийн холбоо санхүүгийн зохицуулах хороо гэдэг энэ байгууллагуудаа хамтдаа аль болох тэр ногдол ашигыг хэрэглээнд зарцуулах биш хөрөнгө оруулалт руу хийгээч гэдэг энэ уриалгын доор нэг одоо 7 хоног бол ажиллаж байна. Энэ 7 хоногт бид нэр үргэлжлүүлээд ажил. Ямар ч байсан 4 сарыг дуустал бол бид нэр хөрөнгөний биржийн зүгээс хийж чадах бүхнийхийг энэ дотор юу вэ гэхээр нэгдүгээр уриалга гаргаж байна. Хоёрдугаар бид нэр яаж энэ хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг сургалтыг бол олон нийтэд бол үнэгүй бол хийж байгаа. Манай хөрөнгөний бирж дээр бол энэ сургалтууд бол явдаг. Гэхдээ бид нэр төлбөртэй сургалтуудыг анхан шат, дунд шат гэж явдаг. Яг одоо энэ ногдол ашигаараа яаж хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг энэ сургалтыг бол бид нэр хөрөнгөний бирж дээр бол ямар ч хүн төлбөргүй хийж байгаа. Та сая одоо дурдж чинь за өнгөрсөн 7 хоногт тараас энэ ногдол ашигтай холбоотой мэдээлэлтэй тоо. За эндээс хэдэн яг жишээ нь хөрөнгөний зах зээл рүү бонд ч гэдэг юм үнцаас худалдаж авах боломж байна гэж харж байна. За яг хуу тооцоол хийж үзнэ. Бид нэр харсан. Тэгэхдээ нөгөө эргээд нөгөө яг хэдэн орж ирж гинүү гэдгийг бид нар бол яг тулгаж болж чадахгүй. Жишээлбэл одоо би аль хэдийн хэд хэдэн компани хувьцаатай хүн байлаа гэхэд орж ирсэн 93500-аараа нэмээд өөр хувьцаа авлаа гэхэд яг энэ ногдол ашигын мөнгийг энэ хувьцаа авчлаа шүү гэдэг энэ тооцоолыг бид нэр хийж чадахгүй. Гэхдээ зүгээр 1% ингээл хөрөнгөний зах зээл рүү оруулъя гэж бодолтой. Тэгэхэд бол энэ ойрцоогоор 3 тэрбум төгрөг штэ. Тэгээ 3 тэрбум төгрөг гэдэг бол хөрөнгөний зах зээл дээр тэмжижиг мөнгө бол ерөөсөө биш. Бид нэр өнгөрсөн 7 хоногийн сүүл гэхэд манай хөрөнгөний зах зээл дээр одоо арилжаагч байгаа арилжааны дундаж арилжааны дүн өдрийн бол нэг 2.3 тэрбум байгаа. Тэгэхээр нэг 1%-ийг нь л бид нар оруулж ирлээ гэхэд бол нэг бүтэн өдрийн арилжааны хэмжээний үнийн дүн бид нар бол энэ зах зээл рүү татаж чадчихна гэсэн.